Минутагчаа Сайн байна уу өдрийн мэнд. За дараагийн хоёул behaviorism-ийн тухай нөгөө а Роберт Хялдын нэг хүний бичсэн тэр influence гэдэг номоос хүнзгэрүүлээ тайлбарлах гэж сууж байгаа тийм ээ. тий. Ярилцъя. За энэ Роберт Хялдины номынхаа эхэнд юм үнэтэй улаан гэсэн хэлбэрчлэлийг амьдрал дээрээс жишээ татаад дэлгэрэнгүй тайлбарласан. Энэ муугууд ойлголт бол манайхан донд их таарсан шүү дээ. Тэ би ч хэлэх юм бол ингээд урд нь ингээд сургалтандаа айл болох хүн олон хүн оролцоосаа гэсэн үднэс нэлээд бага төлбөр тогтоодог гэсэн баггүй. Тэгсэн чинь таньдаг хүмүүс ингээд тал бүрээсээ төлбөр чинь дэндүү байгаа учраас хүмүүс сургалтыг чи тоож оролцохгүй байна гэл. Ингээд зөвлөгөө өгдөг. Мессежээр ингээд тал талаас бичээд идэг тий. За төлбөр бага бол ерөөсөө сургалт маань муу гэсэн сэтгэл төрүүлж байгаа юм байна л да. Ингээ байнга санаалаад байсан байхгүй. Тэгэхээр за тэгвэл төлбөрөө нэлээд өндөр болгоё доо гэл ингээ болгосон чинь оролцогчийн та харцангуй олон болж ирсэн. Бас ингэдэг юм тий. Тэгээ энэ ч бас нэг өөр нэг юмтай орч явж штэ. Үнгүй юмд нугсгүй гэж нэг ярьдаг тий. Энэ хоёр ч бол зэрэгцэж явдаг байхгүй. Энэ ч юу хэлээд юм гэхээр нөгөө Карл Юнгийн хэлээд байдаг. Альва юм заавал хосолж явд юм эсрэг тесрэг чанар гэх тий. Нэг талд ингээл үнгүй юмд нугсгүй тий. Нөгөө талд бол бас яг зэрэг хүмүүсийн хийдэг үйлдэл байхгүй. Ингээл юм жоохон ямтхан байвал тоодоггүй. Үнтэй л тий, үнтэй ах юм бол сайн гэж боддог. За Хялдыныгийн татсан жишээ, инээдтэй жишээ. Эрэгтэй хүний хувцас захиалгаар ойдлын юм урлантай Сид Хэри гэдэг юм хоёр ах トゥ нар байсан юм л та. Тэгээ энэ хоёр бол маш залтай хоёр гэж байгаа. 30-аад онд Лео Ростон гэдэг соёл судлаачийн бичсэн номноос авсан жишээ гэж байгаа. За ах トゥ хоёр шүү дээ тийм үү. Тэгээ Сид нь ингээд лангуун дээр зогсоод үйлчлүүлэгч янз бүрийн ном юм ингээд асууж авлахад нь худлаа хатуучтай болж үзгэлдэг гэж байгаа. За тэгэнгүүт үйлчлүүлэгч нэгэл ямар нэг хувцас сонгоод үнийг нь асуухаар ингээл урланд ойдлын машинаар цаана юм оёо сууж байгаа Хэри биш үү тийм үү? Тэр бол харагдахгүй үзэгдэхгүй шүү дээ. Тэгэл Хэригээсээ ингээл лангууныхаа араас гэл тэр чи ямар үнэтэй юм бэ гэж асуух юм байна. Хашгираал. Тэгэнгүүт Хэри нэг $42 гэж дуулдаг гинэ. Тэгж эргүүлээ хариулж байгаа. Тэгэнгүүт Сидэн нөгөө хүнд $22 гэж хэлдэг гинэ. За. Тэгэнгүүт нөгөө хатуучгтайг ойлгоцсон учраас буруу сонсч гэж бодсон үйлчлүүлэгч чинь зүгээр уухаан тас нөгөө хувцас хөдөлж аваад тэндээс зүгээр яаран гараад явдаг гэдэг байна шүү. Бас зарахтай. Муухай залтай байна шүү тий. Тий. Өөр нэг жишээ Сан Франциско хотод ингээд жуулчны хөл ихтэй Bay Area гэж идэв штэ. Тэр газар алт мөнгөний идэл гоёл чимгэлийн дэлгүүр ажилладаг нэг юм ихтэй. Амралтаар явсан байсан гэж байгаа. Тэгээд амралтаар яваад 2 жил болоод зарагдааг байсан мөнгөний эмгэнүүдийг хямдруулж зарахаар шийдсэн байна. Тэгээд нөгөө ажилтнтайгаа өөр хотоос уцтаж яриад. За тэгсэн чинь нөгөө шинээр тогтоосон үнийг нөгөө хөдөлгөгч нь андуураад 50% хямдруулах биш. Бүр харин үнэтэй болгоод тавьсан байгаа. За үнийн шашган дээр үнийн өөрчлөл ингээл. Тэгээд гадаах шилэн гонхондоо байрлуулсан байна л та. Тэгсэн чинь 2 жил зарагдаагүй хөвцөн эмгэнүүдийг нь Bay Area-гаар тэр газар сэлгүүцэж явж исэн жуулчд 2-7 оны дотор хуу хамаад босгосон гэдэг. Сонин бод? Үнийн нэмсэн нэг 2 шороо нөгөө 2. Тийм 50% хямдруулаа гэсэн чинь байхгүй 50% нэмсэн байхгүй үнийн. Бүр хязгаар. Тэгсэн чинь дэлгүүрийн эзэн амралтад босгож ирээд тэгээ нөгөө эмгэнүүдийн 50% үнийг нэгсгээд ингээд зарцсан. Хуу заргсныг олж мэдээд мэл гайхсан гэдэг. Тэгээд манайхан дунд бол ерөөсөө ийм ташаарл ийм тэнэг үзэгдэл ингээ ойн төмөр шиг газар авсан шүү дээ тийм үү? Ерөнхий боловсролын дунд сургуулаа тэнгэр татсан үнэтэй болгосон. Үнэтэй авсмасаа ингээл. Тий, нэг шал тэнэг юмнууд гарч ирсэн шүү дээ. 99.1-т утасны дугаар гээл. Тэр ч одоо бүр байрны үнэтэй байсан юм шүү. Үнэтэй шүү дээ. Тий, машины дугаар зэргийг чинь тэгэл бас статус ко болгож зохиомлоор ингэж юу яагаал
машиныхаа дугаар дээр алцаал тийм ээ. Тийм. Тэгээ өөрсдийнхөө амьдралыг ингээ улам орлоод төвөгтэй болгоод байгаагаа олж харахгүй. Энэ бол капитализмын өвдөлт. Тэгээ коммунизм, социализм гэж одоо нэг харийн хүний измээр тархиа угаалгаад 70 жил Оросыг шүтж амьдэрсэн. Тэгжсэн нэгээд ерөөсөө капитализмд бол зүгээр нүдэн анаад өсрөө орсон гай шүү дээ одоо. Одоогоороо бид нар майлтал явж байгаа тийм үү? Нөгөө хургандаа цадаагүй бол төлгөндөө майлна гэдэг шиг тийм ээ. Тэгээ одоогоороо энэ дэглэмийнхаа харанхуй мунхаг харгас мунаг чанарыг төдийлөн сайн мэдэхгүй л яваалах. За энэ үнэтэй юм гэдэг энэ хачин чихтэй юу шүү дээ арга байна шүү дээ тийм үү? Энийг одоо reciprocation гэж одоо тусыг тусаар. Consistency тэр юмд тууштай төлбөртэй байх. Social proof тэр олонний жишгийг дагах. Liking одоо дуртай муртай гэж тэгдэг те. Энэ надад таалагдж тэр таалагдж байна гэл ингэ. Яг дагаал байгаа юм биш те. Яг тий authority гэл тэр эрх мэдэл гэл байгаа. Scarcity гэл ховор живэр юм гэл. Энэ 6 түгээмэл зарчмын аль алинтай холбоол байдаг гэдэг байгаа. Харшуулал хэрэглээдэг. Тэгэхээр ер нь ямар дүгнэлт хийж болох юм дэс тийм үү? Ингээд олон хүн хийгээд байгаа болохоор сайн гэсэн үг юм уу? Тэгж ойлгох юм уу? Тэ? Олон хүн криптокойноор мөнгө мөнгөөр тоглож байгааг бид нар тэгэл олон хүн тэгээд байгаа юм чи гэл үзээд алдах хэрэгтэй юм уу тийм ээ? Тэр монгол хүмүүсийн нөгөө хүнээс дутахгүй гэдэг тэр концепт одоо бараг тэр юм биш үү? Бас байна шүү дээ. Ингээд ерөөсөө бүр тэр нэгнээсээ юмнасаа дутаад бүр хоцорч байгаа юм шиг бусдаасаа дутаад хоцорч байгаа юм шиг тий. Ийм сонин бүрхэг айдас үзтэй ийм сонин санаа зовнилтой явж байгаа шүү дээ. Одоо бүр нойр морь нь хүрдэггүй. Шөн нойр хөлжчихдэг энэ тийм. Хямралтай. Үүс бодоо. Тий. За behavioristуд бол амьтан судлаач нарын нэг амьтныг ажиглаж тогтоосон автомат чанартай тийм тэнэг зан дээр тулгуурлаж хүнийг сэтгэл зүй далд ухамсараар нь сэнжилж тийм ээ. Тэгэл тэр эмзэг дорой тэр талуудын сэдрэх өдөө хатах замаар дуулууртай болох арга барилууд боловсруулсан. Тэгэхээр энэ арга бол ерөөсөө одоо хүнийг тэр хүмүүсээ залтай хүмүүсийг сохроор дагах тийм арга боловсруулж байгаа гэсэн үг шүү дээ тийм үү? Тэгэхээр ерөөсөө хүмүүсийг уурч маллах мөлжгөд бол хүчтэй зэрэг зэвсэг байхгүй. Энэ одоо галт зэвсгээс дутхгүй зэвсэг гэсэн үг. Тийм ээ. Түрүү чи хичээл түрүүн битээр ярьсан да нэг удалдаанд үнтэй юм сайн гэл тий. Тэгэл энийг энэ ташаарлыг нь контраст гэл эрс ялгаатай хавсаргадаг гэл байгаа. Тэгээ хүн яхаа ингээд нөгөө эрс ялгаа баримжаа авах эрс ялгаагаар баримжаа авах тэгээ шийдвэр гаргадаг юм зантай юм байна л да. За хоёулаа ингээд тусны дэлгүүрт орлоо гэж бодъё тийм үү? Тэгэл гонжом хайж яваа гэж бодъё л та нөхөртөө тий. Тэнгууд худалдагч ингээл хамгийн үнэтэй гонжомыг үзүүлээд санал болгодог гэж байгаа. За хоёулаа худалдагчтай санал хийлэл гонжом авлаа гэж бодъё л та тийм үү? Тэнгууд ингээл араас нь хослох юмнуудыг санал болгодог. Тэгээд тэдгээр юм нь бол гонжомноос арай хямдхан байх юм бол бид олзуурхаал авд юм байна. Чи эхнээсээ хамгийн үнэтэй юмыг бид нар санал болгочих тийм үү? Тэгээд дараа нь араас нь хослуулах юмнууд нь арай хямдхан юмнууд үгүй бол хамаагүй хямдхан юмнууд ингээд үзүүлэх юм бол бид нар олзуурхаал авчдаг байх. Яг хэрэгтэй юу үгүй юу? Дагуулж авж байгаа зүйлс ингээд нийлээд нийт үнэн нь миний ер нь төсвөөс сэтэрч гэнэ үгүй юу тийм үү? Тэр ер нь бодохгүй талдаа гэдэг байгаа шүү дээ. За үйл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхэлдэг хүмүүс шүү дээ. Энэ худалдаач дээрээс өөрчлөлөгчтэй юун түрүүнд жигтэйхэн үнэтэй нэг юм хоёр байр үзүүлдэг гэдэг. Угол барилгын объект тийм үү? Байшин. За энэ объектууд бол ерөөсөө анханасаа зарах зорилтын биш гэж байгаа шүү дээ. За. Зүгээр л тэр үнээр нь үйлчлэгчийн сэтгэл зүг давтлах тийм зорилготой. Тэрэнд хэрэгэлдэг үзүүлбэр. За тэгэл дараа нь яг зарах гэж байгаа байр савнуудаа үзүүлнэ. Тэгэхээр үнэн мэдээж нөгөө үзүүлбэрийнхаа савгүй хямдхан байгаа учраас үйлчлэгч бол ихэд олзуурхал авд юм. Баашгүй хямдхан болчихлаа гэдэг. Тэгэл тий. Тэгээд нөгөө хүний сэтгэл зүйд тэр эрс ялгаа хичнээн том үүрэг гүйцэтгэдгийн жишээ гэж байгаа байхгүй.
За тэр одоо хүн чинь нэг юм угаасаа багасаа л нэг ингээд тусыг тусаар хариулах тийм бичигдээгүй хуультай байдаг тийм ээ. Ямар ч хүн тэгэл угсаагаар бол харгалзахгүйгээр хэл соёл харгалзахгүйгээр баримталдаг одоо зарчим гэх юм уу? Тэгээ зарим бидэнд бол одоо тэр баярлалаа гэдэг үг бас ямар утгатай нэг сонирхолтой гэдэг юм л та. Жишээлх юм бол одоо Монгол хэлний тэр баярлалаа гэдэг бол тийм ээ ямар нэг бэлэг сэлд ач тус хүлээж авсандаа баяртай байгааг илэрхийлж байна да. Тийм ээ тэгсэн чинь Португал хэлэнд болохоор тэр much obligated гэж хэлдэг. Obrigado гэж. Тэр obrigado гэдэг нь одоо англиар much obligated буюу их хариу барих албатай боллоо гэсэн үг гэдэг байгаа. Тийм ээ. Тэгсэн чинь орос хэлэнд болохоор spasibo гэдэг байгаа тийм. Spasibo гэдэг одоо бурхан авраг гэсэн утгатай тийм үг байж ах чинь тийм. За энэ дээрээс бас нэг сонирхолтой юм гарч байна. Англиар илэрхийлж байгаагийн шинжинэ шүү дээ тий. Өөртөө тий шал өөр байгаа зү. Нэг нь болохоор бурхан аврагаа гэж нөгөө хүн ерөө гэдэг нь шүү дээ. Тэгс нөгөөх нь өртөө бодлоо гэж шүү дээ. Нөгөөх нь болохоор би бол өртөө болчлоо гэдэг шүү дээ. Тий. Асар том ялгаатайгаас тий. Гэтэл Монголын тэр баярлаа гэдэг чинь болохоор бас л өөр шүү дээ тийм үү. Тэгээд болохоор гилаала, талхлаа, магнат хэмнэлээ гэдэг үсэн шүү дээ. Тэгэхээр тий гийлээ гилаалаа гэл тий. Сүүлд орж ирсэн. Тэгэхээр ер нь бас нэг юм ажиглахад илүүдэхгүй ерөөсөө монголчууд бол ерөөсөө хэрэгтэй хэр барагтаад ингээл баярлалаа уучлаарай гэдэг хүмүүс биш шүү дээ. Тэгээд сүүлийн үед л барууны соёлын нөлөөнд ороод тэгэл баярлалаа гэж хэлэх болсон тийм үү. Тэгээд тэр нь бол нэг чин сэтгэлийнх биш байдаг тийм ээ. Тэр нь харамсалтай. Тэ яг хоо баярлалаа гэдэг үг ошрох тусмаа ер нь яг чин сэтгэлийн талархал байхгүй болчихж байгаа байхгүй. Тийм байна тий. Их юу сонин. За энэ одоо түгээмэл ёсыг ингээд соёлын хүн судлаач нар тэгж нэрлсэн байгаа юм л та. Өөрийн тор гэж нэрлэдэг. Сонир байгаа? Тийм байна тий. Англиар Web of Indebtedness гэж нэрлэдэг та. Тэгэхээр ингээд ажил хөдөлмөрийн хуваарлалтай байгаа шүү дээ тийм үү? Төрөл бүрийн эд бараа үйлчлэгээний солилцоогоор ингээд хүмүүсийн харилцаа хараат бүлэглэлийг ингээд улам үр дүнтэй болгож баттгаж өгч идэг гэдэг. Энэ хүмүүсийн одоо өрийн тор гэж нэрлэдэг шүү дээ их муухай тийм ээ. Би үүндээ тус үзүүлэхийг. Тэгээ хүнээс юм аваад хариуд нь юм өгдөггүй. Хүнийг бол мэдээж хүмүүс харамчтай гэж ойлгодог тийм үү? Ад шоо болдог тийм. Тэгэл англиар горгор хүний ч одоо хэдийн янзаар хэлдэг шүү дээ. Moocher, freeloader, bummer, scrounger, cager, panhandler, sponger гэх юм. Тийм. Тэр би зүгээр англи хэлнээс жишээ авахд л ингэ маш олон янзын хожоор нэрлэдэг байгаа байхгүй. 54 онд Марсел Маус гэдэг өн судлаач тэр хүний тус хариулах ёсыг соёлын албадлагын чанартай гэж бичижсэн байна. Тэ? Хүн өгөх ёстой, авах ёстой, авсан бол хариу ярих ёстой гэж үздэг. Албадлагын чанартай гэдэг чинь тийм үү? Авах ёстой гэдэг нь болохоор одоо энэ тэрэгний дугуйг өнгөрүүлэх тэр арлын чанартай гэдэг байгаа. Тэгэл нийгмийн харилцааг одоо тэрэгний дугуй тэрэг шиг үзэх юм бол тэр тэрэгний дугуйг нь байнга өнгөрүүлж явах тийм үүрэг оролттой хна шүү дээ. Ингэхгүйгээр хүн хоорондын харилцаа, нийгмийн харилцаагүй харилцаатай байх боломжгүй байх нь тийм. За тэгвэл хин нэгнээс ингээл юм авсан л бол тэгэл ерөөсөө гуусан гуугаагүй байсан ч гэсэн хариу тус үзүүлэх хэрэгтэй тийм үү? Тэгээ гуйсан уу, гуугаагүй байхад надад тус олсон уу гэдэг нь огт хамаагүй гэж байгаа. Тэгэл яг хөө би ч нэг гайд хийдэг гэсэн болохоор олон жил хийсэн шүү дээ 94 оноос хойш. Нөгөө гадаадын жуулчдаа дагуулаад хөдөө явахад бол яа тийм. Нөгөө нүүдэлчдийн зарчлагыг бас үе сануулж авахгүй болдоггүй. Яг хөдөөний малчин айлд ороод ингээл хийж өгсөн одоо айрагч гэдэг юм уу, цай гэдэг юм уу тий эдээ будаанаас нь татгалзах болохгүй. Цайг нь уухгүй яруулж гарч болохгүй гэл ингээл тий. Тэр энийг жуулчд бол ерөөсөө нэг дааж давшгүй хэцүү шахалчих хүлээж авдаг байхгүй. Ихэм өгнө гэж бодчихно. Бүр сүлдээ залхацсан. Ингээ айлд орохоор бас дахиад цай уух нь болох нь үгүй бол дахиад нэрмэрл арх уух нь болох нь гэл ингээл яагаад төгшөөгөөд идэг тий.
За ер нь бол дэлхийн олон ард түмэнд бол энэ хариу нэгсэн тус бол тус биш ээ гэж монголчуудын нүүдэлчин малчдын маань энэ ойлголт их ер нь баг байхгүй байх л гэж бодож байгаа би. Яг гоцгоод байхгүй юу. Тэгээд ингээд хариу нэгсэн бол тус биш ээ гэж. Гэтэл нөгөө соёл суурийн иргэншлийнхний чинь болохоор алдлагын чанартай гэдэг шүү дээ. Тийм ээ? Нүүдэлчдийн амьдралд бол ерөөсөө бие биедээ ингээ ямар нэг тооцоо хариу нэгсэн гордлоготойгоор тусалж амьдрах боломжгүй. Угаасаа. Ахуу соёл нь тийм тий. Гол шалтгаан нь бол ерөөсөө тэр байгалийн хагар хатуу нөхцөлд тэгээд нүүдлээ амьдарч байгаа ахуйтай холбоотой. За жишээ нь би одоо өнөөдөр ингээл нэг ойгоос төлөө авах гэж үхэр тэрэгтэй гараад явлаа гэж бодъё тийм үү? За тэгсэн чинь замд шаварч суусан ачааны тэрэгтэй танихгүй жолооч таарлаа. Тэгвэл одоо малчуу яах вэ? За гэл хажуугаар гараа авчих. Үгүй шүү дээ. Үхрээ тэрнээс нь суллаа л гэдэг боо юм болж иж нөгөө машины өөрөө шавар мавртай хойлж сутгалж иж нэг шаврын машиныг гаргаж өгөөд явна тийм үү? Тэгэл тэр малчуунд бол тэр жолоочтой ахин таарах хэсэх бол ер нь хамаагүй шүү дээ. Тэр чинь маш бүрхэг байхгүй юу? Таарах ч юм уу, таарахгүй ч юм уу тийм үү? Тийм болохоор тэр ерөөсөө тэр надад одоо ингээд энд туслаад тий эргээд ямар надад тустай ямар хэрэгтэй ингэж бодох тооцоо толгойд нь төрдөггүй байхгүй. Тэ? Тэгээд танихгүй жолоочод ингээд ямар ч төлбөргүй, ялбаргүй, үнэгүй, ашиггүйгээр ингээд туслаад. Тэгээд үхрээ тэргэнд нь хөдлөөд ингээд цаашаа явлаа. Цаг нэлээ алдчихж байгаа шүү дээ би тийм үү? Тэгээ хар халуун тус тэгэл яг түлэгээ идэж яг хөрөөдөд ингээд эхлээл янгот гид сонголцол бэрх боллоо. Тэ? Тэгсэн чинь Аз болж нэ хажуухад хадлаа авахар ирсэн хүмүүс бууж таарад. Тэгээ шинэхэн унгасан бугын бахар ч юм гурилтай шүлж чанж ийн гэж бодъё л доо. Тэ? Тэгээд би тэнд очиод сайхан гиз гарна үстэй. Тийм шүү дээ. Адлангийнханд бол ингээд надад тэрийн хоолноосоо хүртэйгээл одоо гол нь гороодсон тийм юм бодол төрөхгүй. Хариугаа нэхэл ингээд тооцоо бодоод ингэхгүй ш тийм үстэй. Надад ч гэсэн тэр хүний хоолыг одоо үнгүй зохицлоо гэсэн хариуг нь хизээ барих гэсэн бодол төрөхгүй яа. Төрөхгүй тий. Тий. Баярлал нөгөө тийм ийм тохиолдолд таарсандаа баярлал талархал юм шүү тий. Амьдрал талархаж байгаа тийм үү? Хадлангийнхан бол ингээд харин ч сайн хүн хоолн дээр гэл тий. Тэр Монгол хүн баярлж байгаа талархаж байгаа тий. Тий, Монгол хүн болсон эднээс буцахгүй. Эдээ эзнээ танихгүй, нэрлэхэд нэрээ идэхгүй гэл ингээд ангийн явалцыг ходоол хүртнэ гэл ийм бодолтой байгаа шүү дээ. Тэгэхээр монголчуудад ингээд өөр өөрснийхөө энэ сайхан өв соёлоо бас мартаж байгаа маш харамсалтай юм болж байгаа. Ямар үнцэнтэй юм байсан бэ гэдгийг тийм ээ одоо сэрж байгаа хүмүүс нь мэдээд энийг залуучуудаа хүүхд залуучуудад танилцуулж байгаа их сайшаалтай эрэг тий. За бид бол ерөөсө хүний амьд явах хэрэгтэй үндсэн 5 зүйлийг бие биедээ төлбөр ялбар нэхгүйгээр харамгүй өгдөг ийм ард түмэн байжээ. Тэгээд ийм тус өгөхгүй ингээ хатаарлах юм бол харин эргээгээд хатаарлах юм бол тэгээд бас эргээгээд хариу нэхэд ах юм бол маш их дургуцдаг. Монгол хүнээ байсан хүний өмсгүй өдр гэх. Тий, Монголоо марцсан балаа огоо гэх тийм шүү дээ. Тэгэхээр тэр үнцэн хэрэгцээ бол ингээл ерөөсөө тэр нэгт өсөж цанхад эдээ ундаг хувааж хүртэх. Хоёрт тэр халуунд хаалж хүүдэнд даарахад оронжондоо оруулж зочлох. Үд алгаа хизээд нээлттэй байх. Гуравт явган нүцгэн ядарсан одоо унаа нь улдсан ийм хүмүүст бол хөл залгуулах тийм үү? Дөрөвт өөрөө овг аймгийн хүмүүс ирэх юм бол айлгаж төгшөхгүй байна. Тэ? Тавд бол зуд турхан ган гачгийн үеэр бол бэлчээр яваа шүү дээ. Шүү дээ. Энд чинь ингээд 5 үнсэн хэрэгцээ байгаа байхгүй. Гэтэл одоо Америкт яадгүй. Эдлэн газар руу нэвтэрч орвол буудчих шүү дээ. Баг нөгөө гардингийнх нь нөгөө өвс нь илүү ургаад байвал баг өөрөө гүйж ирээд тарьчдаг гэдэг байна. Тийм шүү дээ. Одоо тэгээд хоорондоо байнга муудалцаастай ингээл тийм ээ. Тэгээ одоо тэр хуулиар бол тэр чинь бүр зөвшөөрсөн юм шүү дээ. Миний эдлийн газар, миний байшин дотор хүн орчих юм бол буутчихна. Тэгэхээр нүүдэлчд ерөөсөө суурин иргэншлийн ардтай уулзах шүглцэх бүртээ зөрчилдөг амтай байхгүй.
Тийм ээ? Нөгөө уусаал юм яваа штэ. Тэгэхээр тэр худалдааны арга залыг дэвчдэггүй. За худалдаа хийх явцад тэгш бус харилцаа байнга үүсдэг. Тийм учраас ерөөсөө ийм найртай байх боломжгүйсэн байхгүй. Тэгэхээр худалдаачд бол ерөөсөө ашгаал бодно, харин нүүдэлчин хүмүүст бол тэр мөнхийн эрүүл илгэмсэг харилцаа нэрхэм. Хоорондоо ингээд амьд эрүүл харилцаатай байх тийм ээ. Тэгэхээр нүүдэлчд бол бие биедээ ямар ч тооцоогүйгээр тусалдгийн гол шалтгаан тэр тусын хариу яг л тэр хүнээс тэр дороо шууд хэлбэрээр ирдэггүй. Угаасаа тэрийг мэдж байгаа. Харин тэр нүүдэлчин малчин ахын хүр дээр нь тэр ахын амьдралын хүр дээр нь эрт өрөө хизээ нэгэн цагт өөр хүнээс ч байсан хамаа байхгүй. Ирдэг л байхгүй. Тэрэнд итгэдэг тийм гоё. Тэрэндээ итгэдэг тийм. Эннээс илүү сайхан итгэл үнэмшил гэж хүнд ер нь юу ах вэ? Тэгэхээр өнөөдрийн хөгжингүй орны капиталист харилцаанд тэр ноёлоод байгаа тэр өгөх авахын тоглоом тийм ээ? Бүр албадлагын чадвартай гэдэг маш тэнцвэргүй тэгш бус. Шудраг бус. Тэгээд хүмүүс авснаасаа илүү өгч байна, тийм ээ? Дутуу өгч байна. Огт өгөхгүйч байна, тийм үү? Барууны нийгмийн харилцаанд бол ерөөсөө авах өгөхийн тэнцвэр тааруулах нь ерөөсөө агаарт их өндөрт одоо олон дээр явахтай л төстэй. Надад бол тийг санагддаг байхгүй. Тэ? Тийм байна те. Ийм эрсдэлтэй цухал хурцтмал болсон ийм баялагын хуваарлтын систем байж байгаа. Тэгээ угийн материалист соёлтой хүмүүсийн харилцааг тэр behaviorism-ийн боловсруулж өгсөн арга залар улам нэмж цэглэж байгаа. Аимшигтай. Аимшигтай тий. Хоёул яг цаг юу болж байгаа лээ? Өргөжлүүлж ярих уу? Энэ ч одоо ингээд дуусах ер нь цаг болцсон байна баг. За тэгээ. За тэгвэл энэ удаагийн ярилцлагыг би ингэж бүр нухаж ойлгож байгаагүй боддгоо байсан байна. Сонирхож сонссон YouTube хэрэглэгч нар найз нартай баярлалаа. Өөрч яриулсан хишгийдээ талархлаа. Дараа уулзлаа. Баяртай. Баяртай.